Тэм учраас энэ газар гэдэг зүйл бол Чандман агро паркт үнэгүй тань шууд бизнесээ хийх газрыг чинь хуваарлаад 20 га газар өгсөн байна. Энд мөнгө зарахгүй. Энэ бол маш том боломж юм аа гэж. За нэгдсэн зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагаар энэ барилга байшины маа орчин үеийн маа бариулна. Энэ бол боломж. Энэ бол үн хямдрал чанартай энэ зүйл. Хамгийн гол нь эргээд энэ бид нар олон жил ашиглах энэ зөв технологийн хөлөмжийг барих хэрэгтэй. Энэ боломжийг нэгдсэн журмаар хийнэ. Тэрнээс тусдаа нэг тоос өөрөө тэгээд 100 айл дээр очиод одоо бие чадна гэдэг нэг хөрөөр ингээ байруулад энэ хөлөмж бол явахгүй гэдэг харагдаж байна. За боловсон хүчин энэ боловсон хүчнийг сургах, туршлагажуулах, давтан бэлдэх гэдэг асуудал бол өнөөдрийн өрхийн одоо аж ахуйн төвчнөн дээр байж байгаа ногоочтой хувьд бол боломж байхгүй. Тийм учраас 60 хөлөмжөнд ажиллах энэ хүмүүсийн хувьд бол үнэхээр одоо том боломж үе. Бид нар өөрсдөө сургад татгалзуулна, гадагшин татлаг хийлгэн түрүүчийн одоо яриа хийгдсэн байгаа. Японд одоо татлагжигч, ногоочин, жимсчин бэлдэх гэсэн ярианууд хийгдээ явж байгаа гэсэн зүйл. За нэг боломж бол энэ нэг төрлөөр дагнаж хоршиж ажиллах боломж гэдэг нь маш том юм. Өөрөөр хэлбэл та ерөөсөө өгөрчийгөр таны нэртэй брэнд удахгүй Монгол улсад цаашдаа татгашаа. Одоо ингээд маш олон туулаа хөөхөр болохгүй. За тэрийг тарчичгээд ингээ явж байгаа зүйл нь нэг юмныхаа технологи маш сайн сураа. Ерөөсөө энэ дагалсан аж ахуйнууд цаашдаа бол зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй байдаг. Ялангуяа хаттын одоо цэцэг тарьдаг хүн бол ногоо тарихгүй шүү дээ. Цэцгэл тарь. Тэгээ ийм зүйл байна. За энэ зүйл дээр хамтын хөлбөрөөр босох боломж нь маш хурдан байгаа гэж ярьж байна. За дараагийн боломж бол чинээр байгуулагдаж байгаа учраас энэ аж ахуй эхнээсээ зөв явж болно. Энэ бол маш том боломж. Чинээр шинэ газар дээр төлөвлөөд ингэж хийх энэ боломж байна гэсэн. За давуу тал ямар тал вэ гэхээр хотоос төв замын давуу 70 км байгаа маш байрсал сайнтай зах зээл ойрхон засвал замтай ийм одоо байшилтай гэсэн давуу тал байна. За дэд үтсийн шийдэл гэдэг нь цаашдаа хуваараа хийх нь маш хүндрэлтэй асуудал. Энийг бид нар дундаа шийднэ. За засвал зам нь байна. Өндөр хүчтэй нь байгаа. Худаг одоогоор 3 худаг байгуулдаг. 3 ба нэмж баригдах шаардлагатай. За дулааны хангамж. За энийг түрүүний тавьцуулган дээр хэлсэн. Өнгөрчүүдтэй нийлээд тэр биогазыг үйлдвэр барина гэсэн. Ерөнхийдөө энэ дэд үтсийн хамгийн чухал нь бол юу гэхээр зэрэг энэ эрсдэс бүтэн өдрөл бид нар хөлөмжийг дулаацуулах асуудал. Тэгэхээр Монголын хувьд бол боломж. Харьцангуйгаар нүүрсний олдож өндөртэй бас үн хямдтай ийм зүйл байна. Зүгээр биогазыг бол одоо энэ хавраас ихэд хийн гэж харахад энэ 60 хөлөмжийн дунд хэрвээ болохгүй бол нэг л уурын цуг болоо. Нийтийн дулаанд хангагдана гэсэн. Ганцхан жишээ хэлэхэд өнөөдөр 60 хөлөмжийн аж ахуй 60 газар хийх юм бол 60 зуух гарна. 60 галдагч хэрэгтэй. Нэг галдагчийн цалин тэр аж ахуйд байна. Тэгвэл та бид нар дундаа 3 галдагчийг бүр ар гэрийн боломжийн амьдралтай цалин өгч болно. Нэг аж ахуй нэгжид тооцогдох цалингийн хэмжээ зарлал бол маш бага өчиг гэсэн. Худаг ялгаагүй бусад бүх зүйлүүд ийм зүйл байна. За маркетинг менежмент борлуулалт логистикийн нэгдсэн оновчтой бодлого явуулж болно гэж. Яагаад 60 хөлөмжний хүмүүс сууж ягаад энийг жинхэнэ одоо утгаар нь маркетингаас судлаад өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нэг өдрийн хүнсний хэрэгцээний өргөс тэмэх хэдэн тонны гэдэг. Тэрэнд нь үндсэнд бид нар тариалтай хийнэ. Хэдэн тонн Улаанбаатар хэрэгтэй тэрийг бид нар тариалж өгнө гэсэн. Ийм зүйл. Тэгэхээр энэ бол маш том давуу тал. За дараа нь түрүү ярьсан үндсэн зардлууд хуваагдах учраас үтээсдгүүний өртөг багасаад бид нар
зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл хятадын ногоотой бид нар өрсөлдөх чадварыг бий болгоно. Энэ дундаа 5 агар номчтой. Тэгээд боддоо бид нар өөрсдөө ороод дэмжлээ тэглээгээд энэ дээр өвчин хортон гэдэг асуудлууд бий. Энэ бүх зүйл бол мэрэгжлийн түвшинд байна. А тэгэхэд нэг байгууллага аж ахуйн нэгжээс гарах агрономчийн цалин бол 200-300 мянган төгрөг гэсэн юм зүйл харагдаж байна. Тэгэхээр бүтээгдэхүүний чинь өртөг бусад бүх зардлууд дээр хуваагдана. Тэгэхээр бид нар хямд чанартай ногоо барьна гэсэн. За агропаркийн цогцлбор аж ахуйн нэгжид ерөнхийдөө бид нар ярьж байгаа ийм санал тавьж байгаа. Ямар одоо аж ахуйн нэгж хүмүүс энд хамрагдах боломжтой вэ? Монгол хүн бол бүгдэнд нь боломж бий гэсэн нэг юм ерөнхий зарчим байна. За яг бид нар цаашдаа мэдээж юунаас жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулаад одоогийн байдлаар олон парк бас хэрэгжүүлэх гэж байгаа юм. Банкн дээр очиход нөгөө банкны шалгуур. Тэгэхээр банкны тавьдаг шалгуур бол ерөнхийдөө бас нэг аж ахуйн нэгж хуулийн этгээд байх ёстой гэсэн нэг юм ярьдаг. За энэ хуулийн этгээдийг байгуулахад бол манайд асуудал байна. За дараа банк болон банк ус санхүүгийн байгууллагад хугацаа идэрсэн зээлийн өгөөтэй бол та цаг үрээд хэрэггүй. Тэртээ тэргүй олон банк өгөхгүй гэсэн юм зарчим. Энэ бол бидний тавьж байгаа шаардлага биш шүү. За дараа ерөнхийдөө банк энэ төрөөс тавьж байгаа шаардлага бол нэг 30 орчим хувиа өөрсдөө гаргаарай гэж яриад байна. Энэ ч бас нэг тийм зөв бодлоо. Ерөөсөө мөнгө гаргаагүй хүн бол энэ бол одоо цаашдаа бол сайн ажиллах боломж байхгүй шүү дээ. Хөрөнгө оруулсан хүн гэдэг чинь бол шал өөр хандна гэсэн. За хамгийн гол юм бол энэ агропаркийн дүрм журмыг хүлээн зөвшөөрч нэгднэ гэж байна. Энэ дүрм журмыг дээрээс байгуулахгүй. Бид нар өөрсдөө байгуул. Энэ дүрм журмын дотор юу гэхээр зэрэг нэгдсэн бодлогын захирагдана л гэж. Чи хэрвээ энэ нэгжийн гишүүн болоод орсон бол тэр батлсан дүрм. Тэрнээс биш. Одоо би өнөөдөр нэг төдий хэл өгөрчий тийшээ аваач өгнө гэдээ ачаад гарахгүй л гэсэн. Энэ би заавал өөрийнхөө компани лого юмыг тавиад би өөрөө мандаа гэхгүй. Энэ бол Чандман агропарк гэдэг нэг л сүлжээнд явна гэсэн. Гэх мэт ийм ойр зургийн менежментийн зүйлийг хүлээн зөвшөөрөл гэж. За дараа нь жимс багааны аж ахуй эрхлэх бизнес загвартай туршлагатай байвал их сайн байна. Бас нэг энэ төрөнг оруулах гэж байгаа юм. За би бол ийм байдлаар хэрэгжүүлээгээд ингээд бас нэг бодсон сансан юм та. Тэрнээс биш ерөөсөө юу ч хийхээ мэдэхгүй энэ тэнд явж байгаа. За би ерөөсөө наадах чих зүгээр юм байна гэж орох гэдэг асуудлыг бид нар бас жоохон туршлагыг харъя гэж байгаа. За дараа багаар ажиллах чадвар гэдэг нэг юм дутагдaltaй. Одоо энэ төслийг хийж явах явцад миний одоо өөрийн таньдаг хүмүүстэй ярихад ерөөсөө хэлж байгаа юм вөхөр. За монголчууд өстой нэгднэ онжиж ол гэж. Гэхдээ нэгдэхгүй бол ерөөсөө цааш хөгжихгүй. Тийм учраас ялангуяа ийм хүнд аж ахуй дээр бол бид нар нэгдсэн дээр. Улс төрийн яг үед намд гоолдод явах юм гэсэн ийм хэдэн тавьж байгаа шаардлага байна. Тэг. Энийг хэдүүлээ хамтдаа шийднэ. Тэр дүрм журмаа хамтдаа ярина. За дараа. За Чандман агропаркд баригдах хүлэмжийн мэдээлэл гэж байна. За хамгийн гол зүйл бол энэ байгаль цагуурын экстэс төрөний миний хэлсэн дулаан орны цагуурыг нэг тодорхой хэсэгт бий болох гэж байна. Тэгхийн бол үндсэндээ ургамал ургах 5 үндсэн хүчин зүйл байна. Ургамал шаардлагатай. Бусад 4 нь бол манайд байгаа. Нэгдүгээр гэрэл бид нар баг 300 тоног нартай байна. Гэрлээр дутах боломж айгүй. За ус гэхээр бид нар нийтийн одоо суугаар усын хүчин. За хөрсний тэжээл гэхээр бид нар түнхээрийн сархан одоо өнгөө бууц гэдэг зүйл байж байна. Тэр баян чанман бол хангалттай гэсэн зүйл. Үнэхээр экологийн эрүүл юм хийх боломжтой гэсэн. За нөгөөх нь агааржуулалтын асуудлыг энэ барих гэж байгаа хөлөмжөндөө бид нар бүх агааржуулалт сэргийлэгч тэр юм шийдээд өгчнө гэсэн. Тэрдээ тэргүй үлийн үйлрэл хамгийн өндөртэй үед бол манай монголчууд ярьдаг тэмдийн чинээ нөхөр тэмэн чинээ жавар болж байна. Ерөөсөө хаалга онгойлох оронд гүйгээл ингэ ороод очиж. Энэ дээр бол санаа зовох хэрэггүй. За
За дараагийн асуудал бол хамгийн хүнд дулааны асуудал. Тэгэхээр нэгдсэн журмаар бид нар шийдэх юм бол дулаанаа шийдчихнэ гэсэн. Ийм цогцлогоор аж ахуй байгуулах хэрэгтэй байна л гэж. За ерөнхийдөө хөлөмж барих талбай 20 агрипарк дээр газраа шийдсэн. За хөлөмжийн талбай хэмжээ бол нэг хөлөмж 800 м квадрат буюу 10 өргөнтэй 80 м урттай ийм хөлөмж гэсэн ийм зүйл. Энэ бас их боломжийн талбай шинжлэх ухааны үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нарны гэрлийг одоо дулааныг шингэх энэ ижлэхүүний хэмжээтэй их үйлдэж байгаа. Энээс доош байвал хоёр талын хан ойртох юм бол өглөө ургах болон жаргах нарны сүүдрийг тусгаад байдаг юм зүйл байгаамаа гэсэн юм зүйл байна. За нийтдээ 800 м квадрат талбай бүхий 60 хөлөмжийг эхнээ хэлж байна. Цахилгаан 380 өндөр хүчтэй шугамд холбогдно. Гүний удгийн нэгдсэн хангамжаар усаа хангана. За биогазын станцаас төвийн дулаан хангана. За орчин бол бид нар барилга байшин барихтаа одоо гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цардмал зам гэдэг энэ бүх зүйлийг хамтдаа шийдээд жинхэнэ орчин үеийн энэ аж ахуй хийя гэсэн юм. За тэгэхээр энэ дээр сонгож байгаа зүйл бол юу гэхээр зэрэг нардаг хөлөмжийн тэр хамгийн хүндрэлтэй байгаа фактор бол тэр дулааны асуудал гэхэд ерөнхийдөө бол 3 сарын хугацааны асуудал. Тэн дээр л бид нар одоо харах юм бол өнгөрсөн жилийн байдлаар харахад бол 100 хоногоос нэг л өдөр бүрхэг байсан. Тэгэхээр нарныхаа элчээр бид нар дулаацахад баг өдөр гарлах шаардлагагүй 20-оос дээш гараацтай байж байгаа. Дулаан алддаггүй барилга байгууламж хийх хэрэгтэй гэдэг юм зүйл. За ерөнхийдөө энэ бол Хөх хотод байж байгаа Хөх хотын засгийн газраас байгуулж өгсөн хөлөмжний аж ахуйн зөвлөлбөр. Бид нар хөлөмжний аж ахуйн туршлага судлах аялыг манайхаас зохион байгуулаад бид нар очиж үзчихсэн. За яг энэ бол хятад загварын юм гудамжтай юм. Ингээд цаашаа зөвхөн энэ талбай дээр 158 хөлөмж. Энэ төрийн бодлогоор шийдэж байгаа. Төрийн бодлого гэдэг бол ухаанаар яаж явдаг гэдгийг энд харуулж байгаа. Хөх хотын захиргаа 158 хөлөмжний мөнгө гаргаад мэргэжлийн байгууллага гаргаад бариулчаад тэгээд дараа нь нэг хөлөмжний өртөгдөд дууссан гэдэг ногоочд өгч байгаа. Ногоочин хүн бол зүгээр гэр бүлээрээ хурж ирээд энэ наадлын жижиг байшинд ногоогоо хуурч идэл тэгээд ногоогоо тариад тэгээд хамгийн наадлын хөлөмж нь одоо манайхаар ярьж байгаа Чандман агрипаркийн захиргаа байрлаад бид нар өглөө болгон гарсан юугаа ям зүрийн бензин тус зарахгүйгээр төгдөг тэргээр аваачаад Чандман тушааж